Сайн байна. Нэплэн зургуулсан дөөс эрхлэн төлөвлөж би Момшигийн бодлого болон бодолтод Японы засгийн газрын цэцлэг төлбөр буюу Момшиг шалгалтын материал 2019 он Косэн буюу Техникийн коллежийн математикийн бодлого 1-4 дараах төслийн шийднүүд бичээд нэг логарифмд төслөгдсөн байна те. За логарифмын хідэн чанар яригддаг. Логарифм А сүртэй B тэнцүү n гэдэг бол A-гийн хідэн зэрэг B гарах вэ гэсэн юмыг л яхаа логарифм гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээд n гарлаа гэхээр болохоор A-гийн тэгвэл n зэрэг нь B гарах юм байна л гэсэн үг. Энэ нөрөл адилхан байхгүй. Ингэж бичсэн ч болно, нөгөө төр нь бичсэн ч болно гэсэн үг. За тэгэнгүүт болохоор энэ дэр хид хідэн чанар байгаа. Энэ А суурин юм чинь А болохоор заавал тгээс ихтэй байх хэвээр. За тэгээд яах юм. А нэгээс ялгаатай байх хэвээр. Нэг хідэн зэрэг болохоор нэг л гарна шүү дээ. Ямар нэгэн B гарахгүй болохоор А нэгээс ялгаатай байх хэвээр гэж байна. B болохоор бас тгээс их байх хэвээр гэж байна. Тэгэхээр бидний яах юм логарифм 2 суурьтай 4 суурьтай гэсэн маань ч 2 бол тгээс их байх хэвээр. Бас нэгээс ялгаатай байх хэвээр тийм үү? 4 бол тгээс их байх хэвээр, нэгээс ялгаатай байх хэвээр болж байна. А нөгөө талаас болохоор B нь тгээс их байх хэвээр гэдэг чинь x-с нэг маань тгээс их байх хэвээр гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас нэгээ нөгөө чинь гараад нэмэх нэг болгочоор x нь бол нэгээс их байх хэвээр байна. За би одоо энэ төслийг янз бүрээр хувиргаж явж байгаа те. X тэнцүү 0.5 гэсэн шийд гарчлаа гэх юм бол энэ нөгөө тодорхойлох юм чинь x нь нэгээс их байх хэвээр гэсэн юм чинь энэ бол хариу биш ээ гэсэн болно шүү дээ. За нөгөө талаас болохоор логарифм a-гийн b-гийн n байх юм бол энэ n-ийг бол урд нь гаргаад тавьчихлаа. Логарифм А суурьтай b гэдэг. Хэрвээ логарифм a-гийн m зэрэг b-гийн n зэрэг биш. Зүгээр b гэрээ бичих. Тэгэх юм бол энэ m болохоор гарахтаа урталт нь гарахтаа нэг их байх нь юм болж орно. Логарифм А суурьтай b гэж. Энэ нэрийг нийлүүлээд хэлэх юм бол логарифм a-гийн m зэрэг b-гийн n зэрэг байх юм бол би n-ийг нь урд нь шууд гаргаж авчихлаа. m болохоор урд нь гарахтаа нэг их байх нь болж орно. Логарифм А суурьтай b гэж. Тэгэхээр манай болгон дээр болохоор юу штэ? Логарифм 4 суурьтай x-с 1 гэсэн байна тийм үү? Энийг болохоор би тэнцүү гэж жаад логарифм 4 үдч өөрөө 2-ын 2 зэрэг штэ. 2-ын квадрат чинь 4, 2-2-ын 4. Тэнгүүд x-с 1 гэж үчээд тэнгүүд эн чинь энэ a-гийн m зэрэгтэй адилхан болчихж байгаа байхгүй. Тэгэхээр урд нь гарахтаа 1 хуах нь 2 болж байгаа. Энэ 2-ын тоо 1 хуах нь болж байгаа гэсэн үг. Тэгээд логарифм 2 суурьтай x-с 1 болгож авчихлаа гэсэн үг. Тэгэхээр манай бодлого юу болох нь? Логарифм 2 суурьтай x-с 1 тэнцүү логарифм 4 суурьтай x-с 1 байсан шүү дээ. Тэгсэн чинь тэнцүү гэснээр энийг хийчихээ. 2-ны 1 логарифм 2 суурьтай x-с 1 гээ. Би аваад ирлээ. За жоохон цэвэрхэн харъя гэдэггүй. Энийг логарифм 2 суурьтай x-с 1 гэдэг юмыг ерөөсний том а-гаар тэмдэглэж том а гэж хэлчих. Тэгэд энэ болохоор а тэнцүү нөгөөдөлтөнд тэнцүү 2-ны 1 а гэсэн үг болчихлоо шүү дээ. Урагш нь оруулаад хасчих юм бол А-гаас хаст нь 2-ны 1 ширхэг А тэнцүү тэг болчихно үстэй нөгөө талаа. Энд чинь А гэдэг чинь 1 ширхэг А гэсэн үг. 1 хуахаа 1 гэж хэлж болно. Ижил хуваар өгöd 2-оор хуваар өгч шүү дээ тийм үү? 2-ны 2-аас хаст 2-ны 2-аас хаст нь 2-ны 1 А. Тэнцүү хаслаа 2-ны 1 А болчихно те. Ерөөсөө л 1 А-гаас хаст нь 0.5 А гэсэн үг шүү дээ тийм үү? Тэгэхээр 0.5 А тэнцүү тэг. Гэхээр А тэнцүү тэг байна гэсэн үг. А тэнцүүдэг буюу одоо энэ дээр те логарифм 2 суурьтай x-с 1 маань тэг болчихлоо шүү дээ. Логарифм 2 суурьтай x-с 1 тэг. Гэдэг чинь 2-ын тэг зэрэг нь x-с 1 гарна гэсэн үг. 2-ын тэг зэрэг чинь x-с 1 гарна гэсэн үг. Тэгэхэд 2-ын тэг зэрэг хитийн кэр шугаас 1 гэдэг үстэй. Тэгээ ямар ч тооны тэг зэргийг 1 гарна гэж байгаа шүү дээ. Тэгээд 1 болчлоо x тэнцүү энэ хасны нөгөөд чинь гаргалаа. 1 дээр нэмэх 1 боллоо тэнцүү 2 боллоо. X тэнцүү 2 гэсэн хариу гарч ирэх юм байна. Бид нар болохоор Ирлээ x-ийг нэгээс их байх хэрэгтэй шүү гэсэн байгаа тийм. Тэгвэл чи x тэнцүү 2 гэхээр 2 маань болохоор нэгээс их байж байгаа юм чинь шийд болж чадна. X тэнцүү 2 гэсэн ганц шийдтэй байсан юм байна. За логарифм 1-ийн дээрсний бас тэгэхээр нэг юм чанар байгаа шүү дээ. Логарифм ирлээ a суурьтай b дээр нэмэх c гэх юм бол энийг бол зарлж бичиж болохгүй шүү тийм. Логарифм a суурьтай b нэмэх логарифм a суурьтай c гэж бичиж болохгүй шүү. А хэрвээ үржүр байх юм бол тийг залгаж бичиж болно тийм үү. Логарифм a суурьтай bc байх юм бол логарифм А суурьтай b нэмгэн логарифм А суурьтай c гэж болно. Жишээлбэл яах юм. За 2-ын тэг зэрэг чинь 1 нь болно тий. 2-ын тэг зэрэг болохоор ямар ч тооны тэг зэрэг 1 болно. 2-ын 1 зэрэг гэхээр 1 ширхэг 2-ын тоо. 2-ын 2 зэрэг гэхээр 2 2-ын 4 тийм үү. 2-ын 3 зэрэг гэхээр 3 ширхэг 2-ыг үржлээ тэнцүү 8 боллоо. 2-ын 4 гэхээр 2 2 2 2 гэдээ үржээд 16 боллоо тийм үү. Энэд дүлэнгээ чиж логарифм 16 юу? 2 суурьтай 16. Тэгэхээр би энийг болохоор логарифм 2 суурьтай
2-ыг үрждэг нь 8 гэж үчээд тэнгууд болохоор энэ үржих нь байгаа тохиолдолд те тэнцүү гэж байгаа салгаа авчих болно. Логарифм 2 суурьтай 2 нэмэх нь логарифм 2 суурьтай 8. Тэгэх юм бол яах юм? 2-ын хэдэн зэрэг 16 гарах вэ гэхээр 4 гэд олцсон байгаа шүү дээ. 4 тэнцүү. Нөгөө талд маань болохоор логарифм 2 суурьтай 2. 2-ын хэдэн зэрэг 2 гарах юм бэ? 1 зэрэг нь. 2-ын хэдэн зэрэг 8 гарах юм бэ? 3 зэрэг нь. Тэгэхээр 4 тэнцүү нэг тийм нэг нь 3 гэдэг энэ бол одоо үнэн байгаа байхгүй юу? Үржир байх юм бол салгаж шишүүлнэ гэж те. Нөгөө талаас яах юм? Логарифм 2 суурьтай 16 болохоор би логарифм 2 суурьтай алт нутрын 8 дээр нэмэх 8. Уул нь бол 8 дээр нэмэх 8 чи 16 гарна шүү дээ. Гэтэ би хэрвээ энийг задлаад бичиж юм бол тийм логарифм 2 суурьтай 8 нэмэх нь логарифм 2 суурьтай 8 гэж задлаад бичиж юм бол энэ чинь 3 дээр нэмэх 3 болчих тийм үү. Тэгээд яхин 4 тэнцүү 6 гэсэн худлаад хэвчлэх байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр ингэж задлж бичиж болохгүй шүү. Нийлбэр үе задлахгүй, үржир үе задлаа шүү гэдэг санаж байгаарай. За нүглэн байла. Баярлалаа баяртай дараа дахин уулзъя.